байцгааны өрхөн үзэгчтэй амралтынхаа өдрийг 5 дахьтаа сайхан өнгөрүүлж байна. Үзэгч таны амралтыг улам хөгжилтэй, цэнгэлтэй болгохоор TV2 телевиз гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийг хүргэдэг үлээ. Тэгэхээр манай нэвтрүүлэг 40 жилийн туршид дэлхийн 62 оронд манай Монгол улс 63 дахь орн болсон байгаа. Үзэгчдийг байлдан дагуулж байгаа Цэнгэнт шоу нэвтрүүлэг юм а. Манай нэвтрүүлгийн дүрмийг та бүхэн хэдийн мэддэг болжээ. Нэг удаагийн дугаарт ялагч болж, шударгын тоглолтод ялагч болсноор 1 сая төгрөгтэй гэрийн зүг уцдаг. Харин 5 удаа дараалан ялагч болж, мөн шударгын тоглолтод ялалт байгуулснаар 10 сая төгрөгийн шагналын эзэн болдог шоу нэвтрүүлэг юм а. За ингээд манай нэвтрүүлэгт цэгэр дэлгэцийнхаа өмнө тоглон суугаа маш олон үзэгчдээс бидэнд манай нэвтрүүлэгт оролцох хүсэлтэд ирүүлсэн байгаа. Өнөөдөр 2 баг тулалтаар студид хүрсэн ирсэн байгаа. За ингээд хүрсэн ирсэн багуудтайгаа танилццгаая. За ингээд Алтан учрын багийг урьж байна. За ингээд та бүхнийг харахад би маш их таатай байна. Баяр хүргэе. За ингээд Алтан учрын багийг та бүхэн мэдж байгаа бах. Алтан учрын баг нэг удаагийн тоглолтод ялагч болсон байгаа тий. За ингээд ялагч болсон тоглолтоо телевизээр үзсэн бидтэй. Үзсэн. За сэтгэлдээсээ олцохгүй юу? Сэтгэлд төрсөн. За Алтан учрын баг бол Eco Construction компани бүтээн байгуулагч залуучууд байгаамаа. За ингээд багт баярыг хүргээд амжилт хүсье. За ингээд Алтан учрын багийн эсрэг Бунд учрын баг тулалтаар хүрэлцэн ирсэн байна. За ингээд та бүхнийг өрье. За Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн алтан гартай эмнэлгийн ажилтнууд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр Бунд учрын баг бол өнгөрсөн тоглолтод ялалт байгуулж, за мөн шударгын тоглолтод ялагч болж 1 сая төгрөгтэй гэрийн зүг утсан байгаа. За ингээд та бүхнийг дахин харахад маш их таатай байна. Би маш их баяртай байна. Амжилт хүсье. За ингээд үзэгч таны амралтыг улам хөгжилтэй болгодог гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийнхаа шин дугаарт тавтай морилцгаано. За ингээд шоу нэвтрүүлгийн 1-р үе эхэлж байна. 1 дахь тоглогч за багийн ахлагч нарыг тоглоомын гол урьж байна. За амжилт хүсье. За ингээд та бүхэн манай нэвтрүүлгийн дүрмийг мэдж байгаа 40 жилийн туршид дэлхийд даяар маш хатуу мөрддөг бид энгийн нэгэн асуултыг урьдчилан 100 үзэгчээс асууж хариултыг нь багтсан байдаг. За ингээд 1-р үед хамгийн шилдэг 6 хариултыг авах болно. За ингээд 100 үзэгчээс асуусан асуултаа би асуулаа. Анхааралтай сонсоорой. Нисдэг шавьчны төрлөөс нэрлэнэ үү? За Алтан учир. Царцаа. За үнэхээр 2 баг маань хоёулаа маш одоо туршлагатай багууд байгаа. Царцаа гэсэн хариултыг авъя. Харцгаая. Байна. Гэхдээ энэ бол хамгийн шилдэг хариулт биш учраас Бунд учирт хариулах боломж ирлээ. Яла. Яла. Нисдэг шавьч. Харцгаая. Хамгийн шилдэг хариулт байлаа. За ингээд Бунд учрын багт баярыг хүргэе. За ингээд тоглоомын салхийг хангасан та бүхэндээ цаашлахын тоглоомд амжилт хүсье. За ингээд бэлгүүнээ манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Наваа бэлгүүн гэдэг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн сургалтын менежер гэдэг. Хэдэн жил ажиллаж байгаа вэ? Одоо 2 дахь жилдээ ажиллаж байна. Сургалтын менежер гэхээр үйл ажиллагааны одоо эмчнэрт сургалт явуулах уу, ажилчдаа явуулдаг юм уу? Эсвэл одоо өвчтөнд үйлчлүүлэгчтэй сургалт явуулах уу? За ерөнхийдөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд хүргэхийн тулд бас эмчнэрээ чадваржуулдаг тэр сургалтыг ерөнхийдөө хариуцж байгаа. За үнэхээр маш чухал албаа ажил эрхэлдэг хүн байна. За ингээд бэлгүүн маань хариулна. Нисдэг шавьчны төрлөөс нэрлэнэ үү? Шумуул. Шумуул. За шумуул гэсэн хариултыг авъя. Бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс энэ хариултыг хэлсэн болов уу? Харцгаая. Дэлгэцэн анхаарлаа хандуулна уу? Баяр хүргэе. За маш их ирж хүчтэй тоглоомыг эхлүүлж байна. За Батнас эмч. Сон. Сон. Сон? За ямар амтан байдгийг нисдэг. За шумуулнаас 10 дахин том амтан байгаа даа. За. За тайлбар бол ойлгомжтой. Шумуулнаас 10 дахин том нисдэг шавьж бол сон гэсэн хариултыг Батнас эмч өглөө. Бидний урьдчилан асуусан 100 үзэгч
Ингэж хариулсан болов уу? Дэлгэсэн анхаарлаа хандуулъя. Байна. Баяр үргээ. За. Өнөөдөр чинь өстой айгүй ирч хүчтэй байх чи. Өнөөдөр их азтай өдөр таарч те. Башира тэмчээ. Санал нэг байна. Санал нэг байна уу? За. За нөгөө алтан учрын багч нь гэсэн басад бууж өгдөгөө нилээн ирч хүчтэй баг шүү дээ. За ингээд улам ирч хүчийг та бүхэнд хүсье. Очроо тэмчээ. Нисдэг шавчны төрлөөс нэрлэнэ. Зүгүй юм болов? Зүгүй. За харъя. Баяр үргээ. Зүгүй байна. За ингээд ганцхан хариулт үлдлээ. Үнэхээр одоо азтай одтой байж нэгдүгээр үеийн ядаж бол чадах удам бэмчээ. Нисдэг шавчны төрлөөс нэрлэнэ. Ирвэхэ. Ирвэхэ. За. Үнэхээр гоё хариултыг өгч байна. Бидний өөрснөө асуусан 100 үзэгч. Вау! За баяр үргээ. За үнэхээр одоо хариулах боломж, бүрд эргүүлэх боломж олгодгүй байсаар хагаад ядагш болчихлоо. За ингээд нэгдүгээр үеийн дараа Бундачир эмчийн баг 95 оноотой байна. За ингээд багт баярыг хүргэе. За ингээд эрхэм үзэгч та бүхний амралтанд зориулан бэлтгэдэг гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийн 2 дугаар үеийнхүү эхлэж байна. Ингээд багийн 2 дахь тоглогчдыг тулаан ягаад урьж байна. За амжилт. Бэлгүүн алтан багны эсрэг тулалдахад бэлнэ үү? Бэлэн. За 2 дугаар үед хамгийн шилдэг 5 хариултыг авах болно. 100 үзэгчээс асууж хариултыг нь багцлсан асуултаа би асуулаа. Бялуу хийхэд ордог гурилнаас өөр хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэнэ үү? За. Алтан баг нь. Цэцгээ. Цэцгээ. За харъя. Цэцгээ. Байна. Цэцгээ. Масл цэцгийн тос. За ингээд энэ бол хамгийн шилдэг хариулт биш учраас бэлгүй эмчилт хариулах хэрэг болтлоо. Өндөг. Өндөг. За, бялуу хийхэд ордог гурилнаас өөр ямар хүнсний зүйл байдаг вэ гэсэн асуулт байлаа. Өндөг. Хамгийн шилдэг хариулт байна. Баяр үргээ. За, үнэхээр ирж хүчтэй байна шүү. Өнөөдөр тэгтээ эдний багч ер нь ёндоотой баг л да. Түрүүний тоглоомн дээр ёндорж байгаа л тэгэл хожоол 1 сая төгрөг аваад гараад нисэн явцтай. За ингээ Батнасан эмч бэлүү хийхэд ордог гурилнаас өөр хүнсний бүтээгдэхүүн. Крем. Крем. За, крем гэсэн хариултыг өглөө. Бидний өршлөн асуусан 100 үзэгчээс энэ хариултыг хэлсэн болов уу? Дэлгэсэн таръя. За, илэг байна. Гэхдээ тоглоом үргэлжилж байна. Очроо тэмч. Элсэн чихэр. Элсэн чихэр. Хүнсний зүйл бэлүү хийхэд ордог. Харцгаая. Баяр үргээ. За дамби эмчтэй танилцъя. За миний болохоор Баянгол дүүргийн 3 дугаар хороонд их хэмж хийдэг. Ажиллаад одоо жил гарны хугацаа болж байна. Юу нэмч вэ? Одоо яг ерөнхий эмч. Ерөнхий эмч үү те? За одоо ингээд хавар цаг боллоо. Ерөнхийдөө ханиа томооны уйлрал арай жоохон шингэрчэн. Тэгээ ажил нь арай шингэрч байгаа бах те? Тийм яг ер нь жилийн 4 уйлрал тогтмол ер нь бол ачаалтай байдаг те? Янз бүрийн л үеуд байдаг. За тэгээ үзэгчдэд сануулхад жил бүрийн 3 дугаар сарын 31-ний өдрийг дэлхийд даяараа эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Тэгэхээр манай улсад бас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Баяр гэхээсээ илүүтэйгээр эмч нарынхаа одоо ажиллах орчин, за эмнэлгийн тоног төхөөрөмж гээд ерөнхийдөө одоо эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа асуудлуудаа нэлээд ярьж хэлэлцдэг ийм өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна. За ингээд дамб эмчийн хариултыг авъя. За энэ үед шоколад гэж бодож байна. За шоколад. За бэлүү хийхэд ордог гурилнаас өөр хүнсний ямар бүтээгдэхүүн байдаг вэ гэсэн асуулт байлаа. Харцгаая. Шоколад. За байхгүй байна. За ингээ 2 оновчгүй хариулт учраас танаа баг хоорондоо ярилцчихэж болно. Үнэхээр баяртай байна те ярилцахад энийг л. За ингээд бунд очир бэлүү хийхэд ордог гурилнаас өөр ямар хүнсний бүтээгдэхүүн байдаг вэ? Эсгэгч. За. Эсгэгч. Дрож, эсгэгч. За ийм хариулт байгаа болов харцгаая. Мэдээж. Байна шүү. Гол гөгч. За.
За ингээд ганцхан хариулт үлдлээ. Хэрвээ энэ хариултыг оновчтой хэлж чадах юм бол 2 дугаар үеийн ялагч болох боломж байна. Билүү хийхэд ордог гурилнаас өөр ямар хүнсний бүтээгдэхүүн байх вэ? Сүү. Сүү. За харъя. Сүү. Баяр үргээ. За өндөр яндаатай шүү. За. Одоо шийдэж гэсэн. За ингээд бидэнтэй хамтгаа үзэж та бүхэндээ баярлалаа. Шоу нэвтрүүлэгтээ 5 дахь морилно 3 дугаар үе эхэлж байна. Ингээ 3 дугаар үед багийн 3 дахь тоглогчийг тоглоомын голд орж байна. Уулын гайгүй асуулт байлаа. Хариулах боломж даанч олдсонгүйд гэхдээ 3 дугаар үеэс эхэлж авсан оноо 2-оор үржигддэг. Ийм учраас сэтгэлээр унах ямар ч шаардлага байхгүй. 3 дугаар үед оноо 2-оор үржигдэн хамгийн шилдэг 5 хариултыг авах болно. За 100 үзэгчээс асууж хариултыг нь багцлсан асуулт маань хувцснаас өөр цахилгаан байдаг зүйлийг нэрлэнэ үү? За отноос юмч. За маш ирж хүчтэй дарлаа. Эвдэлчгүй яач. Өвөртөө гутал ажиллах. Аха. Гутал тий. За гутал хувцснаас өөр гутланд цахилгаан байдаг. Харъя. Байна шүү. За. За гэхдээ хамгийн шилдэг нь биш учраас Бомбаяр гутлнаас хувцснаас өөр цахилгаан байдаг ямар зүйл вэ? Зүг. Цүнх. За. Цүнх гэсэн хариултыг авлаа. Харцгаая. Хамгийн шилдэг хариулт байлаа. Баяр үргээ. За, алтан өчрийн баг бол яхааргүй бас шилдэг баг л да. Eco Construction компани бүтээн байгуулагч залуучууд хүрэлцэн ирсэн байгаа. За ингээ ууган баяраа танилцъя. Eco Construction-д ямар ажил эрхэлдэг вэ? Санаа нэг мэрэгдэх. Eco Construction арматурч гэдэг. Арматурч. Хэдэн дэх жилд ажиллаж байна? 1 жил болчихоо. 1 жил орчим ажиллаж байна. За. Ажлынх чинь хамгийн сайхан зүйл нь юунд байдаг юм бэ? Барилгач хүнээ. Тэгээд барьсан барилга Сүндэрлэл басахаар сайхан баах уу тий? Мэдээж. За. За танд баяр хүргэе. Амжилт хүсье. Хувцснаас өөр цахилгаан байдаг ямар зүйл байдаг вэ? Бомбаяр багтаа тоглох боломжийг аваад ирсэн байгаа. Та нараас бүх зүйл шалтгаална. бүтээлэг хийж юу юм. Юу нүвтэлдэг вэ? Дэрний уут ч юм уу. Яа, дэрний уутанд цахилгаан байдаг. Харъя. Бидний өөрсдөө асуусан 100 үзэгч ингэж хариулсан уу? Ор дэрний даав байна шүү. За тав дахь тоглогч ууган шиг хариулаарай. Хувцснаас өөр цахилгаан байдаг ямар зүйл байдгийг? Төрөвч. Төрөвч. За, төрөвчийн цахилгаан байна. Бидний өөрчлөн асуусан 100 үзэгч энэ хариултыг хэлсэн үү? Харцгаая. Төрөвч. Байна шүү. Баяр хүргэе. За, ингээд ганцхан хариулт үлдлээ. Алтан очир бол нэгийг бодоод хоёрыг сэтгцэн зогсож байгаа да, тий? За, хувцснаас өөр цахилгаан байдаг ямар зүйл байдг вэ? Куртк. Куртк. За, куртк гэсэн хариултыг авлаа. Харцгаая. За алга байна. Гэхдээ тоглоом үргэлжилж байна. Алтан багнаа. Цахилгаантай юм зөндөл байдаг да тий. Бараг бүх юм цахилгаан байгаа бах та. Дэва мэвэн л. Дэва орон моронд л байдаг. Дэва орон морондоо тэгж бодож байна уу тий. За, Дэва. Ор диван цахилгаан байдаг гэж хариуллаа. Харцгаая. За байхгүй. За хоорондоо ярилцж байгаараа Бунд очрын баг. За Бомбаяра хамгийн оновчтой хариултыг хэлэх юм бол 3 дугаар үеийн ялагч бол оноо 2-оор үржигдэн мэдж байгаа тий. 2 удаа ялцсан байгаа нөгөө баг. Танаа баг цааш нь үргэлжлүүлэх үү? Харъя. Майхан асар. За асар майханд цахилгаан байдаг. Хувцснаас өөр цахилгаантай зүйл маш олон байдаг. Майхан гэсэн хариултыг хэллээ. Харцгаая. За харамсалтай байна. За ингээ 3 оновчгүй хариулт өглөө.
Бунд очрын багт тоглох боломж олдлоо. За ингээд асуултаа анхааралтай сонсоорой. Хувцснаас өөр цахилгаан байдаг ямар зүйл байдаг вэ? Дамба. Кашлёк. За кашлёк. Очроод Махан. майхан утнасан Чамдан. чимтан Мишок. мишок. За бунд очир багийн ахлагч яасан бэ? Юу болов? Сонголт Сонголт авахгүй юм нь. үгүй байна. Байна уу? Ихийг л таарч байна. Ихэнх жинээ санаатаа таарч байна те. Хоорондоо ярилцж амжаагүй юу? Тэгэхдээ нэг юм би өөрөө сонгоно л доо. Гэтэ чи юу сонгоно штэ. Сонгосон Багийн байгаа. ахлагчуд бол яа харахгүй бас хариуцлагатай үед хариуцлагатай сонголтыг хийдэг л дээ. Сонгоцсон байгаа юм байна. Тэ? Тий. За яах вэ? 3 дугаар үе чинь маш их хариуцлагатай штэ. 2-оор үржигдэнэ оноо. За. Чамдан. Шимдан гэсэн хариултыг авлаа. Үнэхээр оновчтой байж чадах уугүй юу? Хэдхэн секундын дараа харцгаая. Бидний өршлөн асуусан 100 үзэгч хувцснаас өөр цахилгаан байдаг ямар зүйл байдаг вэ гэдэг асуултанд шимдан гэсэн хариултыг өгсөн болов уу? Харцгаая. За үнэхээр ямдаатай шүү дээ тий. За баяр хүргэе. За ингээд гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн албан хаагчдаас бүрдсэн бунд очир ахлагчтай баг өмнөх тоглолтод ялагч болж мөн шувдаргын тоглолтын ялагч болж 1 сая төгрөгийн шагналын эзэн болсон. 2 дахь тоглолтод 3 дугаар үедээ ялагч боллоо. За ингээд тоглоомынхаа 4 дугаар үед 5 та морилно. 4 дахь тоглогчдыг тоглоомын голд урьж байна. За ингээд очир отоо эмч ууган баярын эсрэг тулалдахад бэлнэ. Билээ. За ингээд 4 дугаар үе болвол хамгийн шилдэг 4 хариултыг авдаг. Оноо мөн 2-оор үржигдэнэ. За асуултаа анхааралтай сонсоорой. Хосоор нь өмсөж зүүдэг зүйлийг нэрлэнэ. За очир отоо эмч. Гутал. Гутал хосоор нь өмсдөг. Харцгаая. Хамгийн шилдэг хариултаа баяр хүргэе. За ингээд танай баг руу тоглоом үргэлжлээ очлоо. За өнөөдөр чи их яндаатай байна. За дамбимч хосоор нь өмсөж зүүдэг зүйлийг нэрлэнэ. Оймс. Оймс хосоороо байдгаа. Харцгаая. Баяр хүргэе. За 4 дугаар үе бол оноо 2-оор үржигддэг. За бунд очир эмч хосоор нь өмсөж зүүдэг ямар зүйл байдаг вэ? Эмиг. Эмгийг хосоор нь зүүн. Заарыг бидний өршлөө асуусан 100 үзэгчээс энэ хариултыг хэлсэн болов уу? Дэлгэсэнд анхаарлаа хандуулна уу? Эмиг байна. За ингээд ганцхан хариулт үлдлээ. Хэрвээ энэ хариултанд үнэхээр яндаатай хариулж чадах юм бол 4 дугаар үеийн ялагч болж авсан оноо 2-оор үржигдэнэ. Тоглоомын дүрэн байгаа. За, бэлгүй эмч хосоор нь өмсөж зүүдэг ямар зүйл байдаг вэ? Бэли. Бэли. За, бэли гэсэн хариултыг өглөө. Харцгаая. Баяр хүргэе. За, үнэхээр яндаатай тоглолцоо. Алтан очрын баг бол бас айгүй сайхан сэтгэлтэй бүр баярлаад баяр хүргээд штэ. Баяр хүргэх яах вэ те? Дахиад баяр хүргэе. За ингээд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн алтан гартай эмч эмнэлгийн ажилчид манай нэвтрүүлгийн удаагийн дугаарт оролцож байгаа. За нөгөө талаас Eco Construction компанийн бүтээн байгуулагч залуучууд байгаа. За ингээд нэвтрүүлгийнхаа 5 дугаар үед 5 та морилно. 5 дахь тоглогчийг тоглоомын гол урьж байна. Замжилт үсэ. 5 дугаар үед хамгийн шилдэг 4 хариултыг авах болно. Оноо энэ удаад 3-аар үржигдэнэ. Анхааралтай ханжиглаарай. 100 үзэгчээс асууж хариултыг нь багцлсан асуултаа би тавилаа. Хүмүүс таксинд ихэвчлэн юугаа мартаж буудаг вэ? Заавгын шиг. Утас. Утсаа мартаж буудаг. Ер нь утсаа мартаж байсан тохиолдол байгаа юу? Бага. Бага. Амьдрал тохиолддог тий. Утас. Харъя.
Хамгийн шилдэг хариултаа баяр хүргэе. За ингээд танаа баг руу тоглоом шилжлээ. За уул нь бол нэлээд ямдаатай маш дэрч хүчтэй тоглодог баг шүү дээ. За ингээд 5 дугаар үед ялах боломж байж магадгүй тоглоомоо өргөжлүүлье. Хүмүүс таксинд ихэвчлэн юугаа мартаж буудаг вэ? Хитвч. Хитвчээ, төрөвч хитвчээ мартдаг. Харцгаая. Бана, баяр хүргэе. За, алтан багантай танилцъя. Нөө алтан баг гэдэг. Эко констракшн барилга хоёр гэдэг. Арматурчин каранст мэрэгчлэр ажилладаг. Эко констракшн компани би барилга Хоёр барьгаад. хоёр барьгаад хэд их жилдээ ажиллаж байна? Одоо нэг 8 дахь жилдээ ажиллаж 8 дахь жилдээ ажиллав. Олон жил ажиллаж байгаа юм. За ингээд таны ажилд амжилт хүсье. Хариултыг сонсъё. Биелийг л өргөж бод юм да. Хүмүүс таксинд ихэвчлэн бэлигээ мартаж буудгаа гэсэн хариултыг алтан баг нь өглөө. Бидний өршлөн асуусан 100 үзэгч энэ хариултыг хэлсэн болов уу? Дэлгэцийг харъя. Байна шүү. За ингээд ганцхан хариулт үлдлээ. Хэрвээ энэ хариултыг оновчтой хэлэх юм бол 5 дугаар үеийн ялагч болно баяраа. Хүмүүс таксинд ихэвчлэн юугаа мартдаг вэ? Таксинд чи ер нь өөрөө юугаа мартдаг вэ? Мартчихсэн бэ? Тортой зүйлээ мартчих. Тортой зүйлээ март. Юу ч гэсэн хамаагүй барьж авсан тортой юм аа мартдаг. За тортой зүйлээ мартдаг. Харцгаая. Баяр хүргэе. Тортой зүйл яг хэлээ. За ингээд 5 тоглолтны дараа хэд оноо цуглуулж юу харцгаая. 600. За үнэхээр оноогоор ялалт байгуулдаг 5 дугаар үеийн дараа бунд очрын баг 525 оноо. За алтан очрын баг 255 оноотой байлаа. За ингээд 5 дугаар үед ялалт байгуулсан боловч энэ удаагийн тоглолтноос ингээд хагацъя да. За ингээд манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж маш одоо идэвхтэй нэг баг нэг цөм болж тоглож 2 дахь удаагийнхаа тоглолтод одоо оролцож амжилттай сайхан оролцсон та бүхэнд баярлалаа. Ингээд Эко констракшны бүтээн байгуулагч залуучуудаа та бүхнийхээ цаашдын ажил амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Эрхэм үзэгчтэй гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийн 5 дугаар үе инхүү өндөрлөлөө 5 дугаар үед ялагч болж шувтаргын тоглолтод оролцох эрхээ олж авсан бунд учир ахлагчтай багт баярыг хүргэе. За ингээд дөрөвний тоглолтод 5 үе дараалан ялж шувтаргын тоглолтод оролцож 1 сая төгрөгийн эзэн болсон байгаа. За одоо ингээд та бүхний өмнө байгаа шувтаргын тоглолтод тань амжилт хүсье. За ингээд шувтаргын тоглолтод ахаад самбаатай 2 тоглогчийг сонгосон байх учиртай. Эхний тоглогч тоглоомын голд ирнэ үү? 2 дахь тоглогчийг тайзны ард чихэв зүгөөд бидний хүлээж аваарай. За ингээд гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийнхаа шувтаргын тоглолтод тавтай морилно. Шувтаргын тоглолтод оролцох эрхээ олж авсан багт баярыг хүргэе. За ингээд амжилт хүсье. Эхний тоглогчийг тулааны голд урьж байна. 2 дахь тоглогч тайзны ард чихэв зүгээд бидний хүлээж байна уу. За багийн ахлагч тоглоомын салхийг хагалахаар шийдсэн байна. За багийн ахлагч бол бас нэлээд оновчтой хариултыг хэлдэг мундаг тоглогч байгаа. За ингээд бэлнэ үү? Билээ. За ингээд бунд очир бид хоёрт 20 секундын хугацаагаа 20 секундэд 5 асуултанд хариулт авах болно. За ингээд цаг явлаа. Хүмүүс ямар шалтгаанаар бараанда хямдрал зарладаг вэ? Хурдан зарахын тулд Уян хатан байхыг шаарддаг спортын төрлийг нэрлэнэ үү? уран нуграач. Монголын орчин үеийн эмэгтэй жүжигчин нэрлэнэ үү? Гэр хэсэг. Шадарт ямар дүрс байдаг вэ? Хүү тэрэг. Монгол хэлний тийн ялгалаас нэрлэнэ үү? Монгол хэлний тийн ялгалын За нэлээд боломжит хариултуудыг өгч тодорхой оноо авсан байгаа. Одоо бид хоёр оноогоо шалгана. За эргээд харъя. За ингээд 100 үзэгчээс асууж хариултыг нь багцсан
Асуултанд тодорхой хариултыг бунд очир маань өгсөн байгаа. За эхний асуулт хүмүүс ямар шалтгаанаар бараанда хямдрал зарладаг вэ гэж би танаас асуухад та хугацаанд дуусаж байгаа гэж хариулсан. Хэдэн үзэгчийн хариултыг өгчөө? Тоог нь харъя. Баяр үргээ. За сайн хариулт байлаа. Уян хатан байхыг шаарддаг спортын төрлийг нэрлэнэ үү гэж би танаас асуухад та уран нугаралт гэж хариулсан. Бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн үзэгчийн хариултыг өгсөн бол харцгаая. Баяр үргээ. 2 асуултны дараа 44 оноо цуглуулсан байна. 3 дахь асуулт Монголын орчин үеийн эмэгтэй жүжигчин нэрлэнэ үү гэж би танаас асуухад та гэрэл цэцэг гэж хариулсан. Гэрэл цэцэг гэдэг хариултыг хэдэн үзэгч өгсөн бол хариулаагүй байх шүү. За, гэрэл цэцэг таны үеийнх үү? Ер нь киног нь үзчихсэн үү? Үзчихлээ. Мэдхүү зүгээр оноо хариулж зүгээр оноо л хариулсан. Оноо хариулсан уу те? За. Гэтэл энэ хариулт байхгүй байлаа. За дөрөвт хариулт шатарт ямар дүрс байдаг вэ гэж би танаас асуусан. Та хүү гэж хариулсан. Хэдэн үзэгч ингэж хариулсан бол оноог нь харцгаая. 22 66 оноо цуглуулсан байна. За 5 дахь хариулт. Монгол хэлний тийн ялгалаас нэрлэнэ үү гэж би танаас асуухад та хариулаагүй. За ингээд 5 асуултны дараа та 66 оноо цуглуулсан байна. Баяр хүргэе. За баярлалаа. За ингээд 2 дахь тоглогчийг дулааны голд урьж байна. Та байраа эзлэн үү? За ингээд шувтаргын тоглолтод багийн Авхаал Самбаатай 2 тоглогч тоглодог. Багийн ахлагч бунд очир тоглож хариултаа хэлж тодорхой оноо цуглуулсан байгаа. Танай баг 200 ба түүнээс илүү оноо авсан тохиолдолд өнөөдөр сая төгрөгийн шагналтай гэрийн зүг оцох юм аа. Энэ бол маш хариуцлагатай тоглоом. За ингээд танд амжилт хүсье. Баярлалаа. Бэлгүүн бид хоёрт 25 секундын хугацаа байгаа. Асуулт хэрвээ 1-р тоглогчийн хариулсан хариулт давхцсан тохиолдолд ийм дохио сонсно өөр хариултыг хэлээрэй. Бэлнэ. Билээ. За эхэллээ. Хүмүүс ямар шалтгаанаар бараанда хямдрал зарладаг вэ? Дампуурхаас эхэлж. Уян хатан байхыг шаарддаг спортыг нэрлэнэ үү? Гимнаст. Монголын орчин үеийн эмэгтэй жүжигчин нэрлэнэ үү? Ундрама. Шатарт ямар дүрс байдаг вэ? Дөрвөлжин. Шатарт ямар дүрс байдаг вэ? Дөрвөлжин. Монгол хэлний тийн ялгалаас нэрлэнэ үү? Монгол хэлний тийн ялгалаас нэрлэнэ үү? 61. За ингээ 25 секундын хугацаа дуусна. Яа динийг таа. За ингээд танай баг энэ удаагийн шувтаргын тоглолтноос 200 оноо цуглуулж чадвал энэ удаад сая төгрөгийн шагналтай гэрийн зүг утсна. Урд дахь тоглолтод оролцож маш амжилттай оролцож 1 сая төгрөгийн эзэн болсон эрч хүчтэй баг байгаа. За ингээд эхний тоглогч багийн ахлагч бунд очир асуултандаа хариулж тодорхой оноо авсан байгаа. За ингээд таны хариултыг шалгая. Хүмүүс ямар шалтгаанаар бараанда хямдрал зарладаг вэ гэж би танаас асуухад та дампуурхаас сэргийлж гэж хариулсан. Хэдэн үзэгч ингэж хариулж юу? Харъя. За 2 дахь асуулт. Уян хатан байхыг шаарддаг спортыг нэрлэнэ үү гэж би танаас асуухад та гимнастик гэж хариулсан. Бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн үзэгч ингэж хариулж юу? Харцгаая. 20 үзэгч ингэж хариулсан байна. За одоо ингээд танд 3 хариулт үлдлээ. Энэ 3 хариулт гайхамшигыг бүтээж танаа баг өнөөдөр 200 оноо авч чадах юм бол энэ удаагийн тоглолтноос
1 сая төгрөгтэй гэрийн зүг уцах юм аа. За ингээд 3 дахь хариултыг харъя. Монголын орчин үеийн эмэгтэй жүжигчинг нэрлэнэ үү гэж би танаас асуухад та ундармаа гэж хариулсан. Хэдэн үзэгч ингэж хариулж юу? Харъя. 12 үзэгч хариулсан байна. За ингээд 3 асуултны дараа 98 оноо цуглуулсан байна. Одоо 2 асуулт үлдсэн байна. 2 асуулт гайхамшигыг бүтээж чадах уу? Харъя 4-р асуулт. Шатарт ямар дүрс байдаг вэ гэж би танаас асуусан. Та яагаад энийг даа? За, буруу ойлгосон байна. Асуултаа ойлгоогүй байх магадaltaй байна. Харцгаая. Та дөрвөлж ингэж хариулсан байна. Асуултаа буруу Хэдэн ойлгосон үзэгч байна. ингэж хариулж юу? Хариулаагүй байна. За ингээд 5 дахь ганцхан асуулт үлдлээ. Энэ хариулт гайхамшиг бүтээж чадах болов. Одоогоор танай баг 98 оноо цуглуулсан байна. 200 оноо авч байж 1 сая төгрөгийн шагнал авах юм аа. 5 дахь асуулт монгол хэлний тийн ялгалаас нэрлэнэ үү гэж би танаас асуухад та 61-ийн И гэж хариулсан. Хэдэн үзэгчэнд хариултыг хэлсэн байна? Харцгаая. Дэлгэцэнд анхаарлаа хандуулна уу? 102. Хариулаагүй байна. За ингээд 98 оноо цуглуулсан байна. Харамсалтай байна. Шударгын тоглолтод ялагч болж чадсангүй. Гэхдээ хамгийн шилдэг хариултуудыг та бүхэнд уншиж танилцуулъя. Хүмүүс ямар шалтгаанаар бараандаа хямдрал зарладаг вэ гэсэн асуултны хамгийн шилдэг хариулт нь хугацаанд дуусаж байгаа бараандаа хямдрал зарладаг байх нь. Уян хатан байхыг шаарддаг спортыг нэрлэнэ үү гэсэн асуултанд уран гулгалт гэсэн хариулт байлаа. Монголын орчин үеийн эмэгтэй жүжигчинд дөлгөөн гэсэн хариултыг хамгийн олон үзэгч хэлсэн байна. Шатарт ямар дүрс байдаг вэ гэдэг асуултанд морь гэсэн хариулт байлаа. Монгол хэлний тийн ялгалаас нэрлэнэ үү гэсэн асуултанд харьяалахын тийн ялгалт гэсэн хариултууд байлаа. За ингээд багийн гишүүдийг тулааны голд өрж байна. Нөгөө сөрөлгч хүүхэн. За ингээд эрхэм үзэгч та бүхнийхээ амралтыг улам хөгжилтэй, цэнгэлтэй болгохоор TV2 телевизээс бэлтгэн хүргэдэг гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Ингээд манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт амжилттай оролцож ялагч болсон. Гэхдээ 1 сая төгрөгийн төлөөх шударгын тоглолтонд тодорхой оноогоо авч чадсангүй. Та бүхэнтэйгээ дараагийн тоглолтод иргэн уулзахдаа би маш таатай байх болно. Ингээд өнөөдрийн тоглолтод хүрсэн ирсэн та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. За ингээд манай нэвтрүүлгийг цэгэр дэлгэцийнхаа өмнө тоглон сууж хүлээн авсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үзэгч танд манай нэвтрүүлгийн үе таалга үргэлж нээлттэй байх болно. Баяртай үзэгчтэй.